тэр бэлээ гэсэн. Надад биш бол. Бэлээ хаана вэ? Бэлээ тааш ингэ авчих чинь нөгөө. Тэр бэлээ авчих. Бэлээ авчих. Бэлээ яасан юм баа юм. Сайн байцгаана уу? Тооцонд энэ сайхан нарлаг наадмын өдрөө мэндийг хүргэж байна. За намайг тусад орж гэдэг би бүтээлч Монгол нэгдэл гэдэг ийм байгууллагыг санчилж ажилладаг байгаа. Би энэ Зөв амьдрах ухаан төвд 2009 онд анх ирж байсан эх орон телевизэд эх орны залуус гэдэг нэвтрүүлэг хийж анх ирж Загдаа ахтай анх танилцж байсан. Тэгээд 2009 онд ирэхэд энэ ганцхан энэ байшинд ингээд 4-5 хүн анх байсан. Тэгээд Загдаа ах маань өөрийнхөө хүсэл мөрөөдлийг анх надад ингэж ярьж өгчээсэн. Би ингээд өөртөөгөө адилхан ингэж алдаж онсон маш олон хүнд би туслахыг хүсэж байна. Маш олон сайхан монголчуудтайгаа хамтдаа ингэж өөдөө хамтдаа ажил хөдөлмөр хийж дээшиж дэвжихийг хүсэж байна гэдэг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хэлж байсан. Тэгээ яг энэ өөрийнх нь хүсэл мөрөөдлийн дагуу яг өнөөдөр 2016 он болтол ингээд 20 гаруй гэртэй 130 гаруй хүн ингээд хамтдаа ажиллаж хөдөлмөрлөөд хамтдаа зүтгээд хамтдаа хөлс хүчээ ингээд урсгаад ингээд хөдөлмөрж явж байгаа надад маш сайхан санагдаж байна. Та бүхэн бол Монголын хамгийн том гэр бүл шүү. Та бүхэн ингээд хамтдаа аль жаргалтай байгаад би баяр хүргэе. За тэгэхээр ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэгчлэн бид нар ганцаараа бол хүний хүнд шооптерлогдож хүнд шоолуулж бид нар тийг ажиллаж олдохгүй, бид нар дандаа муухайгаараа дуудуулж ингэж нийгмийн хог шаар мэтэр үзэгдэж бид нар явж байсан. Харин бид нар хамтдаа ингээд цугтаа хөлсөө урсгаад хүчээ нийлүүлээд ингээд айл гэр ам бул болоод ингээд явхад бид нар илүү ихийг хийж бүтээж, илүү их аз жаргалыг бүтээх Монгол улстай хэрэгтэй ийм хүмүүс болох бүрэн боломж байгаа. Бүх хүнд боломж байгаа. Ямар ч боломжгүй хүн гэж хизээж байдаггүй. Ирээдүйгүй хүн гэж байдаггүй. Гэхдээ алдаагүй хүн гэж бас байдаггүй. Хүн алдаагаа өөрөө ойлгоод, алдаагаа боломж олгоод, өөрийнхөө алдаанаас суралцаад маргаашаа бүтээж чадах юм бол хүн боломж байгаа. Бас хамтдаа байгаа хүмүүст илүү их боломж байгаа. Тэгээ та бүхэн аз жаргал ажил хөдөлмөрийг хүсье өрөөё. За ингээд би та бүхэнд өнөөдөр зориулаад Дашвалуу агсны зохиосон шүлгийг энэ наадам дээр баяр нэмж би шүлэг өргөё. Амьтан бие харил хүмүүсээ алив сайхнам бусдаас битгий харман хэрэггүй үгийн цэвэр зүрхийг минь буушархлоо харанхуй нөхрөө Жаба жааны нэм бич заа. Нэгнийг шоолж буйдэ аяа чиний авчиж байж бидэн шүү дээ. Амжиж чи өөрөө алтрын зэрэг төрсөн бол атчааг винг хавыг тустан нээж ачигчин бид бас бүү мартаг ганц сайхан үгээр дутчаваа хүн цаагүй түүнийг нь нууч гадаа навтэж эртхүйдэн өдөр газар дээр нэг бусдаа тохиолдсон шанд дурсан сайхан хөвгүүдийг чанга түгээр битгий гомдоо бүсгээд чамайг хайрсныхан харуут хайрс чамаас сайхан хөвгөд дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал аваад бидний газар дээр нулимс хүртэл нэгэн зар бөмбөрч бид
бидний хоолойдоор үхэрдэс нэгэн загирч бидний зам авэдэлхэн учлал тохиолдсон. Үлгий ас хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй бие биенээс хайрлал өргөн хорвоотхон хайраар дутаж болохгүй. Ард жаргалыг би хүний сэтгэлийн галаараа төсөөлдөг болохоор алтан нар гэрлэн бидэнд авэдлахын хайрладаг болохоор ард жаргалыг би бусдад хайраа түгээхийн нэргэж батнам. Амьд явахыг би бусдаас хайр хүлээхийн нэргэж ойлгоном. Амьдтан бие биенээ хайрлаарай. Ингээд монголчууд бид алдаж онсон олон зуун жилийн ардаа орхиж амжилт бадрлын сайхан цаг ирж байна. Ингээд монгол хүн бүр сэтгэлтэй галтай оюун бодолтой мөрөөдөлтэй өөрийнхөө энэ амьдралыг босгохын төлөө хамтдаа зүтгэх тэр сайхан цаг бүгдээрээ хамтдаа авчирнаа. Ингээд энэ сайхан цагийг бэлэгдэж би өөрийнхөө нутгийн дуу наран бандах зүгийн энэ нутгийнхаа дуу мөн монгол нутаг өөрөө тал нутгийн нарыг шүтэж амьдардаг ийм монголчууд тэнгэр заяатай хүмүүс байдаг. Энэ тэнгэр заяа хямрал сүлтэй хүн болон дотроо бадрааж нүдэндээ галтаа нүүрэндээ цогтоо үргэлж өөдөө тэмүүлж амьдраарай. Бид нар газар ширтэж утлынхаа үзүүрийг ингэж гэлтэж явах тийм хүмүүс биш шүү монголчууд. Ингээд хамтдаа бүгдээрээ мандцгаая, бадарцгаая, сэтгэл доторх хямрал сүлтэй асаацгаая.
За ингээд энэ сайхан баяр наадмынхаа өдөр бүгдээрээ манай бүтээлч Монгол нэгдлээс ингэж хамтдаа цугласан монголчууд хамтдаа хийдэг. Ер нь эртнээс хүннөөгийн үеэс монголчууд хамтдаа хийдэг Монгол түмний ёс уламжлал байдаг. Энэ бол монгол хүмүүс хоорондоо уулзаж хамтдаа уулзахдаа бүгд хоорондоо хамтдаа ингэж зодгож одоо өгшин залуугүй хамтдаа ингэж зодгодог ёс байдаг. Эртний монголчууд бол зөвхөн цагаан сараар зодгох биш. Энэ зодгох гэдэг бол монгол түмний өдөр тутмын мэдчилгээ. Тийм учраас би та бүхнийг бүгдээрээ халуун дулаанаар, халуун дотноор ширээнээсээ босоод тэр цаана байгаа хүмүүс наашаа гоё босч ирээд бүх хүмүүс хоорондоо ингэж халуун дотноор гоё тэрвэрт зодгохыг би та бүхнийг урьж байна. Ингээд за бүгдээрээ хамтдаа бүгд зодгоорой. Ингээд зодгоно гэдэг бол хүний гоё сэтгэлийг нээж яадаг. Хүний гоё сэтгэл рүү ингэж орж идэг ийм сайхан Монгол яс байдаг. Нэг ч хүнийг үлдээхгүйгээр бүгдээрээ босч ирээд ширээнээсээ босоод ширээнийн алтаас босоод бүгд хоорондоо зодгоорой. Бүгд за ингээд сайхан зодгоод нэг нэгэндээ гоё сэтгэлээ өгөөд гоё халуун гоё төвлөлтийг өгөөд тийм ээ энэ хүний сэтгэлийн энэ төвлөлт гоё зодгоно гэдэг бол яг монгол түмний нэг нэгэндээ гоё ингэж халуун сэтгэлээ өгж байгаа, халуун өвчөө өгж байгаа ийм сайхан ёс байдаг. Ингээд бүх хүмүүсийг нэг ч юм үлдээхгүйгээр бүгд хоорондоо гоё зодгохыг одоо урьж байна. За ингээд За арай. за тэр хүмүүс босоод за хоорондоо сайхан зодгох шүү дээ. Одоо юунд төлөө нэг одоо гэр бүл болж тийм ээ. Чичсэн. Дүүнэрээ тэгээ босоод.